Нэврит засгийн аялгауны эзэн ижээ. Алтан мөнгөн шорон гурван эрчмийг нэгдүүлж, ахуйд төрийн үлсийг нэгэн болгож, балчирхан өрсүүдийн дэмч үрсийг дэмнэн байж, дэнслэх үлийг нь ажин байж, огторгуйд цагаан зөнгөн оройдоо дээдлэн байж, оломлон уйлгах үрсийг нь оюун мэдлэгээр нь дэнслэн байж, нарт ертөнцийн харыг нь хар тамдан илгээн байж, харанхуй их ертөнцийн муу бүхнийг нь энхэн нартаас нь холдуулах үүрэгтэй, тэнгэр их суу залиараа түмэн их үрсүүдийг нэгтгсэн алтан мөнгөн шорон агхуа гурван үлийг нь холбосон хөх тэнгэрийн гурван язгуурт хөх тэнгэрийн гурван суу бэлэгт буурал их түүхийн эзэд төрийн их хатад буман үедээ аж амьдарсан босуу. Отог бүлийн олон үрсүүдийг нь оюун мэдлэгээр нь суу бэлгээр нь дутаалгүй. Огоо уул их зүн мэдлэг ухааныг нь гээйлгэлгүй. Онорч их мөргдүүдийг оройлон дагуулсан босуу. Төвшин сайхныг арддаа төхнүүлэхэд нь төгсөх мэдлэгийг ил түмэндээ түгээхт нь харалсан, шаралсан, улаасан үрсүүдийг хөх Монгол амин сүнсээр нь үлдээхт нь өндөр дээд хатан онгодын өтүүгээ үеэс өдийг хүртэл уламжилсан бөө гигийн сэтгэхгүй, урлахгүй, хувлахгүй бүл улс даяар нийтэд танд гигийн татах босуу. Зуунаар хорлогдсон уруутсан босуу. Засагж аягагийн муухарч хөлхөлсөн босуу. Төрийн тулгуур гурван онолгүй хазгаа босгаа гიშгсэн босуу. Nii ардаа ангижруулан бутаргаж хуваасан босуу. Nii олноо ядууруулан доройтуулж цөхрүүлсэн босуу. Харийн бүхнийг шүтэж өвгдийнхөө ухааныг гიშгэлсэн босуу. Хариуцлагагүй төр засаггүй жаягтайгаас дайжиж зайлдаг болсон босуу. Хөрс таалтан дэлхийд тань хар бүхний үр соёолж мэдвэл зохих үе гуул болж мөргүн өвгдийн өв ухаан сэг зэм болсон босуу. Хар тарчгийг харанхуй нүхэнд нь тонилгох, хахар булаа гайг голомтоор нь устгах, хөх алтан дэлхийн хүмүүн заяаны өндөр уг, оройн дээдүүд хин гэдгийг нь үрсүүдэд сануулахаар онгод хатан бие улаач үртэй заларсан билээ. Сайн мууг дэнслэх, саруул харанхуйг шүүх, зөв бурууг ялгах, зүн зэмийг салгах, хар цагааныг таних, хэм гимиг жинлэх, ариун бузрыг шинжиж, алдаа оноог цэгнэх, илүү дутууг хэмжих, ихэс дооцыг тандах, энгийн үйл юу бүхнийг нь ил ардаар нь хившүүлэн жаяглах. Оосорлоод сүлжиж засахгүй, оломлож чангалж бүслэхүйг олон бултаар нь цогцлоох, огоо уул моныг оршихуй болгохоор заларсан билээ би. 99 тэнгэртэй хамаг үнэнийг нь дэлгэж байж, хан хорвоод хор учруулагчдыг илчлэн байж, харсан бүхнийг нь хилүүлэн байж, хариуцах засгийг нь тогтоон байж, хөх мөнх тэнгэр эцгийн хажууд байж, хөрст алтан дэлхийн ижийн дэргэд орших, ганц л үнэн нь хатан тэр чинь би байна. Халдаад ирцгээ та нар, тойроод бүсэлцгээ та нар. Энхэн нартад чинь нэврит үнэн нь байхад худлыг үнэн гэд дийлцгээ өрсүүд. Хувхай мууг цайлган
цагаан гээд жаяглаад явцгаа урсууд. Хатан миний гарнаас, хатан миний ухаанаас хармуу санаат үрсүүд хаа холтгийг нь үцгүүдээ. Хаа очихыг нь харахууд. Сүүн цагаан зам татуулсан саран наран ирчимд энхэн замбад чинь 3 дээд үнэн байдгийг 35 эрдэмт суу бэлэгтнүүд нь бас бий гэдгийг санацгаа. Балчирхан үрсүүд үннээр нь яагаад цугтаж болтгүйг мэдэхүү. 3 үнний тухай нэгэн түүхийг дуулгая. Түмэн их цуутнуудын оройн их хаан нь энхэн нартын хамгийн ихний хаан нь асралт тэнгэрийн ивэлтэй амин их өргөн холбоотой ахуйд их 8 бэлэгтэй Акок 3 хатантай юмсанч. 3 их хатна нь ганц л зүйлийг гоц мэддэг байв. Төвшин их үрсүүд байлаа гэд 3 их сэтгэл нийллээ гэд энхэн нартад ганцхан үнэн бий гэдгийг тогтооцоожээ. Жамын эрхээр нарны эрхээр нь 3 их хатад 3 өөр чиглэлтэй 3 өөр улиралд нь 3 ноёныг дуудан авчран 3 өөр үрсээ таниулан мэдхээр нь дуудаж гин. Эхний 8 ноён нь төрийнх нь нийт хаттын үрсийг толдон харж арга суу ухаанаас нь өөр бэлэг оюун мэлмигээс нь өөр хийж дийлэх үйл нь алгадаа. Амин их биеийг нь харуул арга суу ухаан нь тэгшэрчээ. Ай их үннийг нь харуул даалтын их өгөддөө итгэдэг юмсанжээ химээр. 2 дахь ноён 2 дахь хатны үрийг толдож мэлмитэн суух юм гин. Энхэн үр нь нартын их үннийг л мэдэж нартын гарт баригдах үннийг л дээдлэх наран аавын ивэлэр нь энхэн нартад заяасан битнэ. Наран их сүлжээ юунд нь хүйс юунд нь хуйлран эргэлдэх хасан тэмдэгтэй хуй их эрчим буулгах буй наран тэмдэгтэй юм байна гэв. 3 дахь ноён тай их ноён ирж 3 дахь хатны балчирхан үрийг 3 гариг шинжин сууж 3 гариг мэлмитэн сууж гин. Алтанхан даланд нь ариун их биеинд нь арга бэлгэн цогцолж амин 3 алтан үнэн нийтжээ. Хажир үнэний хаан нь тэр. Хажир үнэний оройн энхэн үр гэж хаандаа альцсан түүхтэд. Хаан хүнийг таних шинжихтэй алтан дээд үнэний онлоор хэрхэн зэвсгэснийг нь таньдаг жаягтай. Чин, чуу, кау, жүү 93-ыг тэнгэрийн хүчин болгодог алтан дээд үнэний онол эндээ. Балчир үрсүүд та нар онгод миний буман үеийн минь үйлсийг толдож чадах уу? 30 мянган их үртэй би оддын мичдийн их хатандаа. Одон гаргуудад үүлэнд шогшож огторгуй цагаан замыг нь татуулан орших оосорлож оломлож сүлжид зангидахгүй энхэн нартын 3-5 эрдмийг нь гойд мэдэх бөөгийн задын 3 мянган их шидтэдээ. Гоо их жайгийг нь эргүүлэн тогтоох, төмөн үрсийн үнэнийг цэхээр нь гаргах, төвшин их ясааг нь нартад буулгах, Акок суу ухаантай амин их чадалтай. Алтан их хөрстийн агва 33 их хаттынх нь нэгэнтэйд нь суудаг төвшин их ижий байлаа. Асуур тэнгэрийн үйлээр нь дэмнүүлж
амин их нарны судлаар нь гүйж 3 их хаттыг дагуулж 33 их ноёдоо суулгаж цаг цагийн төрийн үлийг нь дэнсэлсэн танан цагаан их хуягтай төмөн их гэрлийн дээд төвшин их хатан байлаа. Хуйлран эргэх хар мууг бугшмал хэцүүгийн буман шалтгааныг нь хүртэл тоолон гаргах чадaltaй билээ. Буман отхийн оройн дээд 8 хаттын оройн дээд үлийг нь хийх төвшин их мөргөдтэй төгөлдөр их миллиметингүүдтэй 3 их сонортой 33 их гүнжтэйтэй толдон байх өвгдийн мэлбэрэн байх ухаадын дээд жаягт төмөр хатан улаачтай ил нартын төрийнхэн үүлийг төвшөтгэх үйлстэй түмэн цагийн буман үеийн төр бүхний оройдонд байдаг бөө ихт цуутангуудын дээд нь шүү. Төрийн их хаад бүхэн танина. Төрийн их хатад бүхэн мэднэ. Төрийн их судрын эздүүд нь мэднэ. Бууралхан заяаны өрөнч хүртэл мэдэх билээд. Энэхэн олбог юунд нь юуг нь авдаа өрсүүд минь. Энд нь хідэн суу ухаан байна вэ өрсүүд хэлнэ үү? Тайлж дийлэхгүй нүү өрсүүд минь. 99 тэнгэрийн оройн дээд суудал нь энэ билээ. Номд тэнгэрийнхэн суудал нь энэхэн билээ. Ноён их суудал нь энэ билээ дээ. Хатан их цаяаны суудал нь энэ билээ дээ. Оройн дээд дөрвөөс нь 8,000 ухаан дэлгэрвэл бусд нь яах вэ өрсүүд минь. Энэхэн хээг та нар буюу үлзийхээ угалдсан нүхийг зааж тайлбарлав буурал. Энэхэн нартад ганцхан байдгийг мэдтүгэ. Хатан миний 300 ухааны олбог дунд улаан өнгөтэй нь буй, ногоон өнгөтэй нь ч бас буй. Төмөн гэрэл цацрах ил нартад төвшин сайхныг нь цогцлоох 5 их гэрэлтэй дээ. Ах үед төрийн амин их гэрэл гэж би. Алтанхан нарны суу ухаан гэрэл гэж би. Амин их дэлхийн гэрэл гэж би. Саран их суу ухаанд ижийн гэрэл гэж би. Төмөн их номтын гэрэл гэж бас би. Ил нартын өрсөд газар шороогоо онгочин сэрчиж, ухан түнхчиж, өнгөтэй өөдтэйг нь арилжин, өрн таран хийж, өөдгүй хар мууг сэтэж байгаад чинь хатан би үүлээ хийндэ. Хахир их хатуу шүүлтийг нь гаргана. Хаймш хатан дэмнэндээ. Хамаг хөх өрсүүд нь шогшондоо энд. Наран сарны заагтай 8 их суу бэлэгт өрсүүд минь. Төвшин их төрд чинь үнэн үгүй бол үе ард нь байхын хэрэг юунд оршин вэ? Үндэс угсаа чинь устж байгаа босуу. Үр хойчс чинь хар ертөнцөнд нэрвэгдсэн босуу. Энэхэн нартын үрс хөх тэнгэрийн хатан надтай золгоогүй байж хүмүүн их заяаны төрийг удирдах дийлэнгээ юу? Дэндүү молгоо өрсүүд дээдийг эдэлсэн ч дэлхий ихээ хайрлаагүй төлөө дэрсний шавжийн амьдралыг туулах зам чинь нээгдсэн буй. Хатан миний 5 гэрэлд өртөж хахир хатуугаар дэнслүүлнэ. 8 шарахтай 8 буман үйлтэй төвшин их миллиметр төгөлдөр суу залтай да. Ариун байх төрийн чинь оройндон залагдах амин цагаан 9 хөлгийн чинь оройн их голондоо 33 суу хаттын босоо голчондоо би.
Хатан онгод миний үйл эрдэм номоороо дэлгэгдэнэ. Гэрэл цацарсан 8 цагаан аялгауны гол амин чанар нь үүнд оршино. Засаг жамаараа засаглагдаж, жаяг замаараа заншигдаж, зүрх сэтгэл итгэлээрээ дэнслэгдэнэ. Тэнгэрийн бөө гигийн тархины хөрстийг гийгүүлж, хамаг моноогоо уул нийврүүт засгаар бадарнаа. Гэрэлт мичдүүд гэрэлтэн байлаач, nii гимтэй үрс бараантан байна. Гэлбэлцэн бөхөлцөн гүйлээж, нууж хаахад оройтсон байна. Гэвч амин химбэ бултаараа нэгтгэж, ахуй дих төрөө түмнэрээ цогцлоож, задарснаа нийлүүлэн бүхэлж, засгаа өвгдийн чаягаар сэргээж, удамшил уламжлалаараа мөрлөн нэв кимээрээ сэрж, ухаанд өвгөд эмэгдийн бөө тархиар гэгээрэн хөхөрч, 100 жилийн хорлолоос ариусан ангижирч, цоо ил гарах Чингисийн тусгаар тогтнолоо үнэнээр нь батлан тогтоох ёстой босов. Төрд чинь суу их ухаантнууд нь үлээ цогцлоодог юм. Төрд чинь төгс их мөрөгдүүд нь ухаанаа уралдуулдаг юм. Төрд чинь буурал түүхийн өв уламжлалаа мартаагүй үрс нь гардаг юм. Төрд чинь цэвэр яс цусны хөх моногуулын угсаатан үрс тэнцдэг юм. Харын үрсэд харын төр нь зогцсон буйз. Харин хөх Монголын nii хэмд хөх төр нь их ясааг барина. Булгай, боолгай, булайг даран устгах хөх төр буман их гэрлийн доор дээд үнэнээр орших хөх төр билээ миний төр. Төрийн их өргөө нь төвшин амгалангаар нь дүүрсэн байдаг билээ. Түмэн их заяатангууд нь түүхийг нэг хараад төвшөдгөөд явдаг ухаантай билээ. Хар хүчин бүгэж, хар ёр сүглэж, хар сүнснүүд нэгдэж, харалсан үе ирсэн ч хөх моногуулын төр хөрстийг засдаг тэнгэр эцгийн зарлагтай суу бэлэг ухаанаа арга ухаантайгаа нэгдсэн цагтаа суут их үйлээрээ дэлхийг аварсан үеийн түүхтэй үрс минь. Олон онгод буурлууд буулаа гэд, түмэн их дээдсүүд замбад чинь заларлаа гэд, төвшин сайхнаа цогцлоох, ухаан мэдвэл зохихгүй үгүй бол хөрстийн үрст нэврэт засгийн үнэнийг тогтоож дийлэмгүй. Өвгдийн алтан дээд мэдлэг оюуныг гавал тархиндаа залгахгүй бол өтүүгээгээс өнөөг хүртлэх их үйлийн буурал онгодуудын хийх үйлийг энэ зуундаа дэлгэрүүлэхэд учир бэрхшээл болгохыг өрсүүд хатуу сантгай. Хөх Монгол тэнгэрийн хөрсдөд буулгах 3 их үйлсэд дэмж тэнгэрийн онгодын улаач өрсүүд мортоход үнэн хүү сэтгэлийг нь дэнслэн байж, үл долгиолох сэрхүйгөөг нь танин байж, хамтын хариуцлагын дүрмлэн дор хатан миний үйл эхлэндээ. Асар их холдоо түүх бүхэн минь байдагч аяа ил цагта улаач үрдээ заларч байна. Түмэн өрсүүд түүхийг нэг сонордоор, буман өрсүүд нэрийг нэг ажаарай та. Илбэрэлт их заяатаа миний улаач, энхэн нартаа хатан ижи миний улаач. Алтан их 5 гэрлийг буулгах энхэн улаач, агуа их төвшин сайхныг дэлгэрүүлэх, най их тухыг дуудах миний хатан улаач. Мэгшин мэгдэн ирэх үрсүүдийн мэлмий юуг нь ажих миний улаач. Тамгалуулан тахигдан ирсэн түүхтих ил миний улаач. Заяа их гэрэлдээ замбуулан их
Нартаа төгөлдөр их гэрэлтэй түмэн үйлсийг дэлгэрүүлэхийг нь хараарай. Мөнх алтан их наранд оршихыг нь милмидэн хараарай миний улаачиг. 3 үеийн түүхтэй галзуу их барстай та. Төгс их сууд ухаад нийгмийн түмэн жилийн үйлсийг минь өвлөн авах миний улаач та. Өртөөлөн түгээх миний улаач. Худал гэвэл миний үрийн тамга юуг нь хараарай. Хүй их нартад байхгүй үр гэвэл миний үр юм шүү. Ачаарай да та нараас. Эвлэгхэн зөөлөн сэтгэлээр эрдэм өвгдөө уяраах. Түмэн их суу ухааныг нь түмэн их үрс бултад хөх толбоор нь хөх их жаягаар нь хүргэнд. Хийх үйлсээ дэнслэн байж хэлэх үгсээ цэгнэн байж гариг иргэсийн хооронд үүлээ дүүргдэг түмэн үеийн минь удаах улаач. Төвшин их сэтгэлээрээ нартыг гийгүүлнэ. Асралт их тэнгэрээс нь агуй их төрийн ухааныг ард түмний цагаан сэтгэлээр аштын ил замбад буулгах түмэнтэй их үйлс өмнө минь байна. Төгөлдөр их үйлс тулж байна даа. Төвшин сайхныг нь 3-таа цогцлоосон билээ. Төвшин их сайхныг нь 3 үедээ тогтоочж дийлсэн билээ. Алтан ургийн түмэн их үрсийн минь оройд залрах алтан дээд их нээврээд засаг минь билээ. Дэлхийгээр нэг тарсан хөх үрсээ харж дэндүү их үйлсийг нь хүлээсэндэ. Түмэн тамхтай үрсүүдийг буман үйлтэй үрсийг 1000 отгийн үрс бүрийг нэгэн их хэмэнд нь оруулах хэмт их төрийг нь нэврийт үннээр жаяглах их үйл ирсэн байна. Хатан суу ухаанд үрсүүдийг хайлган цагаан сэтгэлээр нь хан тэнгэрт түшүүлж хөх мөнх тэнгэрийн өндөр суу бэлэг мэдлэгийг өртөөлөн үлдээсэн түүхтэй өртөөлөн хүргэх үйлстэй хатан билээ би. 3 талаараа огцлолтсон 3 гурвалжин их хэцтэй билээ би. Хувьсах их 5 эрдмийн их хөвчд их хангайн дүртэй билээ би. Акак мөнгөгүй тэнгэрийн күү чин дор би. Агуа суу бэлэгт онгод тэнгэрүүдтэй анд дэмч хөрсдийн олон үрсүүдийн хамт хөх Монгол гүрнээ төвхнүүлэх хөрсдийн их аян замыг туулхан дээ. Бөө ихт улаач дарна цөвөн үеийн чинь бүгчсэн шалтгааныг гаргуулна. Бөө гигэн их үгдийг нь сануулна. Цаг жарны түүхийг нь сэргээн. Дэлгэр түмэн ансуудыг нь дэндүү голч үннээр нь тайлна. Хэмтэй захирагдаж нийгмээрээ түлхэн устгах. Буман бөөгийн үйлийг ард олондоо нин их төрдөө айлдан мутарлан хүргэнэ. Огторгуйн цагаан хилмлээ буулгаж оюуны дээд суу мэдлэгийг хүртээ. Төрийн тулгуур 3 онолт төгөлдөртөд төрт ус гүрэн байсныг сануулна. Эв уртай онгод хаттуудыг энхэн нартад илгээж балчир үрсэд төрт ёсыг мэдрүүлэн дээ. Үнэн хугарсан гэртээ багнанд суурсан тоонтой ханан үчирсэн өргөөтэй оосор бүч зэт хошлонгүй айлыг оломлож шүлчиж зангидаж нэгэн хэмт оруулж дийлнэ. Төрт улс гүрэнчин ийм л нэгэн байгаа босов. Төрийн дээд суудалд залрах 8 их шалгуур буй. Хаан дээдэд залрах
21 шалгуур буй. Сан хөмөргийн эзэн чин чуу онолыг хажир үнэн болгох чадвартан байх учиртай. Үг олонтоо болов өндөрлөө.